За ер нь хуульчдын мөрөөдөл карьерийн оргил нь бол үндсэн хуулийн шүүх л дээ. За үндсэн хуулийн шүүхэд шүүгч хийн гэдэг бол хүн болгоны мөрөөдөд өгдөг ажил биш. Тэгээд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлгөж байгаа юм байна. Өөрөө хүсэлт гаргаж байгаа хүнийг чөлөөлөхгүй гэж хэлэх нь бол бүр зохимжгүй зүйл. Тийм учраас бид бүгд бол ингээд ер нь бол чөлөөлөд гаргасан нь бол зөв баг. Гэхдээ дахиад нэг асуудал байна. 2019 оны 6 сарын 6-нд Улсын хурлын 58 дугаар тогтоолоор томилогдсон үндсэн хуулийн цэцэн гишүүний хугацаа дуусаад за одоо 6 дахь сар руу орох гэж байна. Өөрөөр хэлбэл хагас жил болох гэж байна. Бүрийнхэн дууссан үндсэн хуулийн цэцэн гишүүн үндсэн хуулийн цэцгийг даргалаад шийдвэр гаргаад сууж байна. Энэ үндсэн хуулийн манаачийн эргэлзээтэй байдлыг биднээс энэ байдлаар бол үргэлжлүүлээ явж болохгүй. Хууль номынхаа дагуу улсын хурлаас санал болгож томилогдсон үндсэн хуулийн цэцгийн гишүүний бүрийх дууссан учраас энэ асуудлаа бас нэн дээр түргэн шийдэх ёстой. Ер нь улсын хурл өөрөө хурдтай ажиллахгүй байгаагаас шалтгаалаад олон нийтэд эргэлзээтэй харал төрүүлэхүйц албан тушаалын бүр эрхийн эргэлзээ үүсгээд байна. Үндсэн хуулийн цэцгийн хугацаа дууссан албан тушаалд нь хэзээ оруулж ирэх вэ? Нэн дээр энийг шийдэх хэрэгтэй байна. Өөрийнхөө өсөлтөг өгсөн хүнийг бас нэн дээр шийдээ явуулчаа. Өөр хэлэх юм алга.